Төрхөө төлөөлөгч. За өдрийн мэндийг дахиад би зүгээр яг нөгөө нэг тодорхой санал хэлмээр байна л да. Тэр нь юу гэхээр энэ эсхийн ахлагч нар чинь бидний ингээ ярихаараа төрийн хамгийн анхан шатны одоо үйлчлэгээний албан тушаалтангуудаа л яриад байгаа. Томьёолоод тэр нь хуулийн дээр байхгүй, журамдаа ярьж байхгүй. Яг ясам дээр. Тэгэхээр эдрийг бид нар томьёолоод ингээ гаргаж чадахгүй зүгээр нэг цалингийн нэмсэн болоод хуураад хэрэггүй байхгүй. Яг ясам дээр. Бидрийг хэрвээ томьёолж харахын тулд төрийн үйлчлэг хот нийтийн аж ахуйн ажилчин шигд явуулчих хэрэгтэй байхгүй. Төрийн үйлчлэгээ талд нь. Тэгхийн болоод эдний шатлалчин шал ондоо болоод ирчихнэ. Хот нийтийн үйлчлэгээний ажилтан. Төрийн үйлчлэгээ тал руу явуулчих хэрэгтэй. Бид нар одоо ингээд нэг сүрхий төрийн захиргаа ч юм уу юу ч одоо нэгэн дээрээ ингээд ярилцаад байдаг. Энд чинь үйлчлэгээний ажилтан хийж байгаа шүү дээ. Тэр иргэдийг төртөө холбож өгч байгаа үйлчлэгээний ажилтан байж байна. Тэгэхээр бид бүхэн төрийн үйлчлэгээ талаас нь энэ хүмүүсийг хараач. За өнөөдөр 200 мянган төгрөгөөр цалин нэмлээ. За тэр хүмүүст одоо за зүгээр л нэг тусаах төдийл бий болж байгаа байхгүй. Ясам дээр бид нар ч одоо энэ хүмүүс чинь амжиргааны төвшин ямар шоу байдалтай болчиход байгааг бид бүхэн бүгдөө л мэдж байгаа шүү дээ. Тогныхоо мөнгийг ч гэсэн өгч чадахгүй шүү дээ наа хүмүүс чинь. Зүгээр л хуурж байгаа байхгүй. Тэгэхээр бүр статусыг бүр өөрчилж ийж энийг одоо энд сууж байгаа иргэдийн урдын төлөөлөгч нар бүгдөө санал нэг байх болов уу гэж бодож байна. Статусыг өөрчилж төрийн үйлчлэгээний ажилтан болгоо. Тэгжээж наадтайж хариуцлага тоосон, тэгжээж шатлын бий болно, тэгжээж одоо тэр бүгдийн одоо ажлын байрны баталгааг нь гаргана, бүх юмыг ингэж нэг талдаа шийдэж тавьсан дээр. Эсвэл бол одоо өнөөдрийн энэ 200 мянган төгрөгөө бүр за төсөвтэйгээр холбогдож ярих л ах л та. Олигтойгоо шиг нэмэх хэрэгтэй байхгүй. Олигтойгоо шиг нэмэх хэрэгтэй байхгүй. Хэрвээ төрийн албаны үйлчлэгээний одоо анхан шатны ажилтан мөнлийн болвол бид бүхэн олигтойгоо шиг нэмж өгөх хэрэгтэй байхгүй. Хэрвээ нэмж чадахгүй бол бас статусыг өөрчилж асуудал дээр ондоогоор ярих хэрэгтэй шүү гэдгийг л ийм санал байна.